террорист үйл ажиллагаа явуулдаг бүлгүүд, за мөн хүүхдийн наймаа эрхэлдэг газрууд, за мөн том хүний кино байдаг гэдэгчлэн улс орнууд бол бас Telegram дээр улс орны хууль зохицуулагч байгууллагууд бол энэ дээр бол маш их шүүмжлэлтэй ханддаг. Сайн байцгаана уу интернет технологийн орхотнуудаа Tech Forum podcast-ийн 10 дахь дугаарт тавтаа морилно. Бид энэ удаад өнгөрсөн 7 хоногт болсон технологийн салбарын чухал үйл явдлуудын талаар ярилцгаулна. Энэ удаагийн дугаарт Амка мэдээж надтай хамт хөтлөө явуулгална. Хамгийн ихний ярилцах сэдэв бол аппликейшнуудын дунд одоо топ 4-ийн 1 гэж нэрлэгддэг хамгийн нууцлалтай аппликейшн гэж бас нэрлэгддэг Telegram-ийн гүйцэтгэх захирал бас Франц улсад баривчлагдсан гинти үйл явдлаас боллоо. За мөн Microsoft компани маш их шүүмжлэлийг дагуулсан нэгэн сонирхолтой функц эргүүлэн нээлттэй болгож байна. За түүнээс гадна цахилгаан машины салбарт нэлээд хүчтэй өсөлтөө үзүүлэх боломжтой гэж яригдчихсэн Rivian компани үйлдвэрт бол галтуумар гарсан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан. За төгсгөлд нь мэдээж Apple компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ It's Glove Time гэдэг нэрийн доор 9-р сарын 10-нд буюу за 10-ны шөнийн 1 цагт бол болохоор болсон байгаа. 9-өөс 10-ны шилжигсэн. За тэгэхээр Apple-аас бид нар юу хүлээх вэ гэдэг талаар төгсгөлд нь ярих болно. Telegram-ийн хувьд яг юу болоод өнгөрөв? Яагаад ер нь Франц улс энэ Telegram-ийн гүйцэтгэх захирлыг барих шийдвэр гаргаж байна? За өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 8 сарын 24-нд Telegram-ийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал Паул Дуров гэдэг хүнийг Францын газар нутагт өөрийнхөө хувийн онцгой газарт хүйтэн Францын хууль хүчний байгууллагууд баривчилсан байна. Яг баривчилсан гол шалтгаан нь бол яг урдаа барьж байгаа гол шалтгаан нь ерөөсөө Telegram moderation буюу Telegram-аар дамжуулж хүмүүс рүү авч байгаа контентыг ерөөсөө хинаагүй moderate хийгээгүй гэдэг шалтгааны урдаа барьж баривчилсан байна. Тэгэхээр одоо хэрэглэгч нарын дунд бол Telegram 950 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. За түүнээсээ гадна яг одоогийн хамгийн алдартай, хамгийн топ мессежний аппликейшн болох за Facebook-ийн мессенжер аппликейшн, за WhatsApp, за Viber эдрийн дараа хамгийн олон хэрэглэгчтэй. За түүнээсээ гадна хэрэглэгчнэрээс ямар маш фидбэкийг авдаг вэ гэхээр Telegram бол маш сайн нууцлалтай. Ямар нэгэн 3 дахь талд болон засгийн газарт дата мэдээллийг дамжуулдаггүй гэдэг. Тэгэхээр энэ тал дээр ер нь яагаад Telegram итгэх ёстой? Энд чи бас Telegram-ыг хэрэглэдэг үү? Би бол Telegram-ыг өдөр болгон хэрэглэдэг. Гэхдээ хувийн харилцаанд биш яг ажлын нэг тийм профешнл харилцаануудад илүү төлөвлөн хэрэглээд явдаг. Ер нь монголчууд бол тийм ах гэж бодож байна. Тэгээд нууцлалын хувьд бол мэдээж өөрсдийнх нь хөрөл номер 1. Гэхдээ яг барууны ч гэдэг юм уу нэг тийм медиануудын ярьж байгаа бол Telegram бол тийм сайн нууцлалтай биш гэж ярьдаг юм байлээ. Тэгэхээр яг Францын зүгээс бол яг Telegram-ийн гүйцэтгэх захирал яг ямар үндслэлээр баривчлаад ямар ял оноохоор яг одоогийн байдлаар төлөвлөж байгаа юм лээ. TechCrunch дээр орсон нэг нийтлэл байсан. Яг 12 зүйлэнгээр бол шалгагдчихж байгаа юм байлээ. Гэтэ шүүх хурлынхаа нийцсэн хайр бол гараагүй. Харах эхлэегүй. Тийм харах эхлэжгүй. Тэгээд хамгийн том шалтгаан нь сая ирсэн нэг Telegram дээр ямар ч moderation байхгүй наа, ямар ч тийм хинах зүйл байхгүй байна. Хоёр дахь том шалтгаан нь болохоор Telegram-аар дамжуулж маш олон терроризмын бүлэглэлүүд Telegram-ыг ашиглаж харилцаа холбоогоо хийж гэнэ гэдэг үндэслэлээр бас шүүхт дуудсан байгаа. Тэгээд бас нэг том зүйл нь мөнгө угаасан гэдэг хэрэгээр Telegram ч яг өөрсдөө юутай штэ токентэй. Тэгээд тэрийг ашиглаад мөнгө угаасан гэдэг хэрэгээр бас шалгагдж байгаа юм бэл. Тэгээд тэрээ буруутан тогтоогдоод шүүгийн шийдвэр гарчих юм бол 5 болон түүнээс илүү жилээр олон жилээр хоригдох тийм шийдвэр гарах юм. Түүнээс гадна яг content moderation буюу одоо энэ ямар агуулгатай контентууд орж байгаа вэ гэдэг талаас нь Telegram-ийн хувьд бол бас одоо энэ Facebook, YouTube харьцуулахад бас тийм moderation айгу муутай. Яагаад вэ гэвэл тэр группууд нь маш хаалттай. Тэгээ хайлтын систем дээр илэрж гарч ирдэг. Өөрсдийнх нь хайлтан дээр нь хайсан ч гэсэн тэр нь илэрж гарч ирдэг. Яагаад вэ гэхээр бүр нь нууцлагдаад тэгээд зөвхөн тэр админ л одоо тэр хэрэглэгчийг хасах тэр хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах эсвэл тэр групп дээр нь мэдээлэл өөрийнхөө контентыг хуваалцах гэдгийг зөвхөн тэр админ өөрөө ингэж эзэмшдэг учраас бас террорист
үйл ажиллагаа явуулдаг бүлгүүд, за мөн хүүхдийн наймаа эрхэлдэг газрууд, за мөн том хүний кино байдаг гэдэгчлэн улс орнууд бол бас Telegram дээр улс орны хууль зохицуулагч байгууллагууд бол энэ дээр бол маш их шүүмжлэлтэй ханддаг. За тэгэхээр та бүхэнд бас нэлээд сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс бас энэ Telegram гэдэг платформ хаанаас яаж гараад ирчв? За энэ Дуров гэдэг нөхөр нь ямархуу нөхөр байж байгаад яг одоогийн байдлаар ингээ Франц улсад болон дэлхийн нийтийн гол анхаарлын сэдэв болцоод байна гэдэг талаар бас товчхон түүхийг нь хуваалцъя гэж бодож байна. Тэгээд анх VK гэдэг одоо л байгаа л да Оросын VK гэдэг Facebook-тэй яг адилхан тийм сошиал медиа платформ байдаг. За энийг бол анх ахтайгаа нийлээд хоёлаа ингээд хөгжүүлж исэн. Тэгээд яг тэгээ хөгжүүлтийнх нь үед бол нэлээд алдартай болоод за одоо Орос болон хуучин нэг Оросын албаны улсаас салан тусгаарлсан энэ Казахстан, Киргиз, Узбек улсуудад бас тий Украинд бас айгүйх олон хэрэглэгчтэй болцсон. Ер нь да нэг талаараа бас энэ Дуровыг Оросын Зукерберг гэж бас хочилдог байсан тий. Тэгээд 2010-ад оны сүүлээр болон 2011 оны ихээр одоогийн яг Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин дахин ерөнхийлөгчд нэр дэвшгээ зарлаад тэгээд ер нь эсэргүүцлийн зүйлсүүд тэн дээр айгүйх яригдж явагдаад тэгээд Оросын албаны улсад тухайн үеийн зөвлөлтөөс хойших хамгийн том жагсаал цуглаан зохион байгуулагдсан 11 оны үед тэг яг энэ жагсаал цуглааны яг тэр зохион байгуулалт хоорондоо санаа бодлоо ярилцах эдэр нь VK платформ дээр явагдчихсан учраас Оросын албаны улсын удирдах болон зохицуулагч байгууллагууд бол шахалт үзүүлсэн гэж өөрөө бол ярьдаг. Тэгээд дата мэдээлэлээ бид нар бол Оросын албаны улсын засгийн газартаа хуваалцахгүй гэдэг шийдвэр түрээд ерөнхийдөө бол өөрийнхөө хувьцааныхаа хэсгийг бусад Оросын албаны улсын бусад одоо компаниудад бас зараад тэндээсээ 2014 онд бас Оросын албаны улсаас 14 онд яг нэг 13 онд Украинд том бослого гараад нөгөө Евромайдан гэдэг тэрэн дээр тэр бослого чагсаал хийсэн хүмүүс нь бас ВКонтактыг VK-ийг ашиглаад хөдөлгөөний зохион байгуулсан гэдэг юм байлээ. Тэгээд яг тэр үед нь бас Оросын засгийн газраас яг Дууровд бас нэлээд дарамт шахалт үзүүлээд яг тэрний үр дүнд 2014 онд юу яг Оросын газар нутгаас гараад тэгээд өөр улс руу цагаачсан мэл. Тийм. Тэгээд яг тухайн үедээ болохоор яг бас нэг ярьж байгаа нэг зүйл нь яг тэр үед өөрийнхөө ахтайгаа бас ингээ мессеж бичих аюулгүй тийм мессежний аппликейшн ерөөсөй байхгүй байна. Одоо яг 2010 он гарчаад байна. 21-р зуун болчиход байна. Тийм болоход ийм том хэмжээний файл явуулчих мессежний аппликейшн байхгүй тий чанартай зураг хоорондоо ингээд хүмүүс илгээж чадахгүй ийм байдалтай байна. Ялангуяа мэдээллийн аюулгүй байдал дээр тий. Тэгэхээр тийм учраас ингээд мессежний аппликейшн хийх хэрэгтэй байна гэдэг ерөн санаанд төрөөд тэр нэг юм цомхон багтаагаар яг ихэнх үедээ нэг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сауди Арабиас өөрсдийнх нь төв офсонд байрлаад хөгжүүлэлтээ эхэлсэн байгаа. Тэгээд яг эхний жилдээ бараг ингээ 35 сая идэвхтэй хэрэглэгчтэй болоод 14 онд нээлттэйсэн байгаа байхгүй юу? Хэдхэн сарын дотор 35 сая хэрэглэгчтэй болоод тэгээ 14 оны төгсөл гэхэд 50 сая хэрэглэгчтэй болсон байна. За яг энэ үед болохоор одоо энэ мессежний аппликейшны ертөнцид нэг нь чухал үйл явдал болсон нь юу байсан бэ гэхээр Facebook, WhatsApp-ыг худалдаж авсан. Тэгээ Facebook анх WhatsApp-ыг худалдаж авахдаа хамгийн чухал яригдчихсэн зүйл нь юу вэ гэхээр за Facebook болон WhatsApp-ын датанууд хоорондоо холдохгүй. Энэ хоёр хоорондоо интеграц хийхгүй гэж ярьдаг байсан. Тэгсэн чинь жилийн дараагаас ер нь хоорондоо интеграц хийх нь бол тодорхой болж эхэлсэн. Тэгээд аль аль нь мэдээлэл хоорондоо хуваалцдаг болсон. За тэндээс ахуулаад ер нь бол Telegram болон одоо энэ Viber ялангуяа тий Viber, Signal өөр бусад ийм мессежний аппликейшнуудад олон хэрэглэгчээ татах боломжууд бүрдэж эхэлсэн. За 16 онд болохоор бас нэгэн том өөрчлөлт гарсан нь юу вэ гэхээр WhatsApp Европын холбоо болон бусад орнууд гэсэн хоёр өөр үйлчилгээний нөхцөлтөөр үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Тэр нь юу вэ гэхээр за Европын холбоонд байгаа хэрэглэгчид тийм мэдээллийг ийш тийшээ дамжуулахгүй за гэдэг. Ягаад вэ гэхээр Европын холбооны Digital Service Act гэдэг акт гэдэг тэр актад зохицуулаад за нөгөөдөл нь болохоор яг тухайн оронд нь зориулсан тийм хуулийнхын дагуу ийм хоёр үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлж эхэлснээс болоод хэрэглэгчид бол ер нь айгу таагүй хүлээж авсан. Тэгээ тэр чутгаараа бас маш олон хэрэглэгч нар бол Telegram-ыг болон Viber-ыг сонгож эхэлсэн. За түүний араас ковидын үеэр 2019 онд ковид яг эхлээд 2020-21 онд бол илүү вайрал болоод яагаад вэ гэхээр яг тэр үеэс бас Facebook-ийн мессежний аппликейшн дээр нэг өөрчлөлт юу гарсан нь юу вэ гэхээр файл дамжуулахаа болж эхэлсэн. За тэгээд Facebook-ийн бас та маш сайн мэдчихэл байгаа зураг дамжуулахаар
Тэ хоорондоо нэг нэглэг чанаргүй зургнууд айгүй их явуулдаг. Тэгээ Telegram дээр болохоор хүмүүс одоо ингээд энэ боломжуудыг нь харж байгаа болохоор Telegram-ийн хэрэглэгчид ихсээр байгаад яг одоогийн байдлаар хамгийн сүүлийн мэдээлэлээр 3 байна уу 4 сарын мэдээлэлээр 950 сая хэрэглэгчтэй буюу бараг 1 тэрбум хэрэглэгчтэй болсон. Тэгээ хэд хэдэн өөрсдийн гэсэн бас дата центруудыг байгуулсан. Нэлээд том технологийн компани болсон. Зөвхөн ийм мессежний аппликейшн биш. Тийм. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл бас юу гэсэн бэ гэхээр энэ гүйцэтгэх захирал нэг хин тэнд ил ярилцлага нэг өгдөг. Айгу ховор 7-8 жил ярилцлага. Тий. Хамгийн сүүлийн ярилцлага нь болохоор 4 сарын өмнө өгсөн. 4 сарын өмнө Tucker Carlson-тай өгсөн бүтэн цагийн ярилцлага гэсэн. Тэр бичлэгийг бас үзээрэй. Тэрний өмнөх нь болохоор бас ингээд тайзан дээр ил гарч ярьж ирсэн нь болохоор TechCrunch-ийн Disrupt гэдэг яг тухайн үедээ цойлж байгаа стартапуудын оролцдог тийм арга хэмжээ өгдөг. Тэн дээр бас тэрний тайзан дээр бас ярилцлага өгч явахдаа WhatsApp-ыг бас нэлээ шөөмжилсэн нэг тийм өнгө аястайгаар бас яриануд ярьсан байдаг. Тэгээд тийм утгаараа энэ хүнийг бас ингээд технологийн нэг юм дүр болгоод ер нь бол хүмүүс айгүйх ярьдаг байсан. Ялангуяа мессежний аппликейшны гэтэл одоо ингээд Франц улсад баригдчихээн тий. Энтэй холбоотойгоор бас Elon Musk өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлээд байна. #freepower tweet бичсэн байлээ. Тэгэхээр яг энэ технологийн компаниуд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бидний хувийн мэдээллүүдийг бол технологийн компаниуд ийш тийшээ дамжуулдаггүй. Хэрэглэгч нарын хамгийн их бас буруу ойлгоод байдаг зүйл нь болохоор миний бичсэн мессежийг ийш тийшээ дамжуулаад байна гэж их хөвчлээ ойлгодог. Гэхдээ бидний бичсэн мессежийг дамжуулах гэхээсээ илүүтэйгээр та интернет рүү орж байгаа эсвэл тухайн тэр сошиал платформыг ашиглаж байгаа үед таны тэр хийсэн үйлдэл болгон чин ардаа метадата болгож хадгалагддаг. Тэр метадата одоо энэ хэрэглэгч хичнээн цаг Facebook ашиглаж байна тий. Тэг Facebook ашиглахдаа за Монголд байгаа хэрэглэгчид юу сонирхож үзэж байна. Тэг энэ хэрэглэгч нар 30 минут ашиглаж байгаа бол эдрийг 45 минут ашиглахын төлөө яаж метадатаг энэ зарцуулах вэ гэдэг ч юм уу тий. Энэ бүтээгдэхүүнийг сонирхож ивэл энэ бүтээгдэхүүнийг худалдан авахд нь ямар арга хэрэгслүүдийг тэр датанууд дээр тулгуурлаж ашиглах уу гэдэг зүйлсүүд дээр маш их ашигладаг. Харин Telegram-ийн хувьд нэг чухал зүйл нь болохоор энэ зүйлсүүд дээр ч гэсэн бид нар хэрэглэгчдийнхээ датаг ашигладаггүй, ийш тийш хуваалцдаггүй гэдэг байр суурь дээр бол маш их байсаар гэсэн. Гэхдээ хамгийн асуудалтай зүйл нь бол тэр түрүүн ярьсан content moderation буюу одоо энэ extremist болон гэмтэрэгтнүүдийн бас нуугддаг газар нь болж хувирах гээд байна гэдэг нэг юм дуйлаантай болон нэг юм скандал зүйл бол технологийн салбарт өнгөрсөн 7 хоногт болоод өнгөрлөө. Тэгэхээр бид нар бас хувь хэрэглэгчийнхаа талаас бас дижитал орчинд хийж байгаа үйлдэл бүрээ бас хянаад за манай ялангуяа Монгол хэрэглэгчдийн хувьд бол нэг зүйлийг уриалахад бол хамаагүй хүмүүсийн ингэж дагдаг тий хамаагүй хүмүүсийн ингэж постн дээр өөрсдөө бас тэгээд комент чээд стрессддэг тий. Тэгэхээр бас өөрийнхөө хэнийг дагж байгаа хэнийг дахгүй байгаа гэдгээ бас маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс бол би нэг хүмүүсийн юун дээр комент дээр постн дээр лайк дардггүй штэ гэж айгүйх ярьдэн штэ тий. Гэхдээ тэрэндээ гол нь ш хэнийг дагж байгаа вэ гэдгээ бас мэддэг байх нь айгүй чухал. Юу платформ ашиглаж байна гэдэг бас тийм. Телеграмтай холбоотой зүйлс бол юм байна. Тэгээд шүүх хурал дараагийн саруудад мэдээж болно. Тэгээд технологийн нэгэн томоохон төлөөлөл бас яг өөрийнхөө бүтээсэн бүтээгдэхүүний төлөө ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдэг нь бол ил болох хаа. Тий. Тэгэхээр дараагийн дугааруудаа бас яг энэ Telegram-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой ямар шинэ мэдээллүүд байна бидэрийг бас хуваалцаад явах болно. За дараагийн ярилцах сэдв болохоор Microsoft компани нэгэн функц буцаа эргүүлэн хэрэглэгчдэд нээлттэй болгож байгаагаа бол мэдээлсэн. За тэр нь юу вэ гэхээр recall гэдэг нэртэй шинэ функц. Энэ нь яг яадаг функц вэ? Яагаад хүмүүс дургуцаад баг 3 сарын өмнө лөө гарсан recall гэдэг 3 секундын тутам билүү Windows дээр хийж байгаа үйлдэл болгоны чи скриншот хийж аваад хадгалаад тэгээд дараа нь яг өнгөт одоо би өчигдөр би ийм хийжсэн юм. Энийг гаргаад ирээ ч юм уу. Яг тэр хийжсэн юуг скриншотыг гаргаад ирдэг тийм үйлдэл байгаа. Тэгээд яг гарч ирэхдээ яг хувийн нууцлалын тал дээр бүр нэлээд хил ам дагуулаа. Тэгээд Microsoft бол түр хугацаанд бол цосоодсон байсан. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт яг эхний ээлжиндээ хаалттай хэлбэрээр 10 дугаар сард яг релиз нээлттэй хийнэ гэсэн байл. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр Microsoft-ээр ажиллаж байгаа Copilot байгаа. Тэгэхээр тэр Copilot-аас бид нар өөрсдийнхөө хийсэн үйлдэлийн талаар
асууж болно. Тэгэхээр тэр хийсэн үйлдэлийн маань Copilot хариулж өгöd. Гэхдээ тэр Copilot хариулж өгөхийн тулд бидний хийж байгаа зүйлсийг нь скриншот хийгээд юм уу скрин рекорд хийж тэн дээр хариулах учраас бидний дата мэдээлэл тэр Copilot-ыг сургаж байгаа модель дээр бас очиж тэгж боловсруулагдаж хариулт өгж байгаа учраас за тухайн хувь хүний хийж байгаа үйлдэл болгоныг эн чинь хянаад байгаа юм шүү. Тэ хувийн орон зай гэдэг зүйл чинь ерөөсөй байхгүй болчих юм шүү. Тэ гэдэг зүйлсүүд аягүйх гарч ирсэн. Тэгээ Microsoft компани энэ recall-ыг анх танилцуулахдаа бид хоёр ч ярьжсэн Minecraft тоглодог үзүүлбэрийг бол үзүүлсэн. Тэгэхээр Minecraft тоглож байхдаа тэр Minecraft-ыг яаж тоглох вэ те? Minecraft-ийн үйлдэлүүдийг уюудыг нь давхтаа ямар үйлдэл хийх үү гэдгийг Copilot-аас зүгээр ингээ харилцсан яриад. За тэр харилцсан яриа нь болохоор OpenAI GPT-4o гэдэг модельийг бол ашигласан байсан. Тэгэхээр ийм нэгдүгээр хувь хэрэглэгчийн мэдээллийн зүгээс бол маш аюултай байж магадгүй. Нөгөө талаас өдөр тутмын хэрэглээ нь маш хэрэгтэй байж магадгүй. Тийм зүйлс орж ирж байгаа. Одоо жишээ шинэ платформ програм сурлаа гэж бодъё л да. Одоо жишээ нь би бол Photoshop-ыг сайн мэдгүй. Тэгэхээр Photoshop дээр надаа ингээд сурахад бол нэг талаас амар болж байгаа. Гэхдээ би тэр мэдээлэлээ золиослоод тэр мэдээллийг Microsoft-тай хуваалцаад богино хугацаанд илүү амраар Photoshop сурах уу эсвэл одоогийн ийм уламжлалт байдлаар YouTube-ээс эсвэл өөр сургалтын газруудаас сурах уу гэдэгт ийм хоёр сонголтын дээр л хэрэглэгч тулгарлаа гэж бодож сонголттойгоор үлдээх юм бэлээ. Тэгж ойлгосон зөв үү? Тэгээ нүг энэ үйлдэлийг ашиглах болон ашиглахгүй байх гэсэн хоёр сонголт. Тэгэхээр яг хувь хүний хэрэглэгчдээр л яг гэхдээ яг одоогийн байдлаар ямар өөрчлөлт оруулсан гэдэг эднэр нь л гараагүй л байгаа. Тэгээд хизээ бүтнээр нь бүх хүмүүст бас гаргах нь бас тодорхойгүй л. Эхний ээлжинд бол сая сүүлд гаргасан Copilot-лаас PC-тэй компьютерууд л гарах юм шиг л гэж ойлгосон. За Microsoft-ийн хувьд бол юм байна. Тэгээд Microsoft-ийн бас нэг юм бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ 10 дугаар сард ерөнхийдөө болдог. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний аль биесны мэдээллийг бас үлээгээд байж гэж миний хувьд бас бодож байгаа. Тэгээд Apple-ийн дараа ерөнхийдөө болчих واخа. Дараагийн нэг мэдээлэл нь болох автомашины салбарын шинэ тоглогч, шинэ нүүр царай, цахилгаан машины салбарт бас нэлээд том дуулааныг дэгдээгээд байсан Rivian компани үйлдвэр шатсан байна. Тийм, Illinois дох үйлдвэр нь шатцсан мэлээ. Гэтэ яг үйлдвэр дотроо гараагүй, үйлдвэрийн гадаа байдаг зогсоолт нь гараад зогсоолоос нь гал нь эхлээд тэгээ барыг 50-аад цоо шин машин дөнгөж үйлдвэрээс гарсан машинууд шатцсан мэл. Манай сонсогч нар бас Rivian-ыг нэг төдийлөн мэдэхгүй байгаах. Яагаад вэ гэхээр яг одоогийн байдлаар зах зээл дээр Rivian R1 гэдэг зам. R1T болон R1S гэдэг. Нэг нь болохоор ачааны жип, нөгөөд нь болохоор энгийн жип гэсэн хоёр загвартай. За мөн R2 болоо R3 гэдэг $45,000 бага үнэтэй тийм загваруудаас шинээр танилцуулсан. Ихтэй хараахан үйлдвэрлэлд бас нэвтрээгүй тийм шинэ автомашины юу байгаа. Тэгэхээр Rivian-ы хувьд энэ хэр том цохилт гэж бодож чинь. Нилээн том цохилт байгаа. Сүүлийн хэдэн сар бол тэгэл Rivian-аас бол баг сайн мэд бол гарсангүй шүү дээ. Саяхан 7 хоногийн өмнө нэг том захирал нь юу руу явчлаа. Stellantis гэдэг том групп компани руу явчлаа. Хувьцааны үн унсаар л байна. Тэгээд өнгөрсөн сард илүү яг шинэ үйлдвэрийн Жоржиа мужид барьж байгаа шинэ үйлдвэрийн барилгын ажлыг бас зогсооцсон байлээ. Аз болж сая гал гараад хувьцааны үн бас нэг тийм өөрчлөлт ороогүй байлээ. Rivian шинэ тоглогч. Тэгэхээр яг одоо л шинэ тоглогч нарт цахилгаан машины зах зээлд илүү хэцүү болж эхэлж байгаа юм шиг санагдчихж байгаа миний хувьд. Яагаад вэ гэхээр ялангуяа барууны зах зээл. Тий. Одоо ингээд Toyota 2050 он хүртэл хөгжүүлэх өөрсдийнхөө цахилгаан машины мастер төлөвлөгөө өнгөрсөн жил танилцуулчихсан байгаа. За Япон, Солонгосын энэ мэд том тоглогч нар орж ирж байгаа. За мөн Европ, Америкийн том автомашины Stellantis ч гэсэн бас өөрсдийнхөө ингээд шинэ прототип загваруудаа цахилгаан машин руу илүү чиглэж байгаа гэдгийг бас илэрхийлээд байгаа. Тэгээд мөн одоо энэ Ford-ийн F150 гэдэг бас цахилгаан загваруудын хувилбарууд байна тий. Яг тэр зах зээл дээр ялангуяа Rivian-ы зах зээл дээр тэгээд Tesla-гийн Cybertruck бас нэмэгдэж орж ирж байна. Тэгэхээр энэ болон том тоглогч нарын дунд
Rivian гэлтгүү автомашины салбарын шин тоглогч гарч ирэх орон зай илүү хумигдаад байгаа юм болов уу гэж бодож. Яг Tesla-гийн хувьд бол шин зах зээлийг үүсгэсэн. дөнгөж гарч ирж байхад нь үүсгэсэн гэж хэлэхээр бас арай болчихгүй. Өмнө нь бас хэд хэдэн яг ийм худалдааны зориулалттай цахилгаан машины загварууд борлуулагдчихсэн болохоор бас тэгж хэлж болохгүй. Тэгэхээр яг ингээд дөнгөж үүсэж яхад нь яг нэг гоё catch up хийж барьж авч чадсан. Харин хятадын тоглогч нар байна. Одоо Европ, Америк, Япон, Солонгосын томчууд ингэж одоо орж ирж байна. Тэгэхээр ялангуяа хятадын компаниуд бол нэлээд хүчтэй орж ирж байгаа шүү дээ. Сүүлийн 4 мөрөнд. Одоо бидний энэ жишээ бол Fisker дээр харагдчихээн тий. Бас нэлээд асуудалтай болцсон. Хувьцааных нь бас унсаар л байна. Тэгээ борлуулалт нь бас унаад байна л гэж чинь тий. Дампуурлаас мэдэгдсэн байгаа. Тий. Тэгээд бас цомгтгал хийсэн хэд удаагийн тий. Тэгээд ер нь бол шинэ тоглогч нарын хувьд бол автомашин ялангуяа цахилгаан машины зах зээл төр бол нэлээд асуудалтай болж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө хятадд бас эсрэгээрээ баг шүү. Шал эсрэгээрээ. Харин тий. Бараг 7 хоног болгон шинэ машин гарч ийн. 7 хоног болгон шинэ компани гараад байгаа юм шиг бараг. Тий. Тэгээд Huawei, Xiaomi гээд гар утас хийдэг компаниуд хүртэл автомашин үйлдвэрлээд эхэллээ. Зах зээлийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад бас харьцангуй нөгөө талаасаа хятад өөрөө автомашины салбарын шинэ тоглогч улс. Нөгөө тал дээр нь болохоор Америкийн нэгдсэн улс болон Европ болохоор автомашин гэдэг зүйлийг өргөн хэрэглээнд гаргаж ирсэн team legacy-тэй улсууд учраас хүмүүс харьцангуй нөгөө нэг BMW-гоо сонгох ч юм уу те эсвэл нөгөө Ford-оо сонгох ч юм уу team хандлагууд айгу байдаг болов гэж харагдаад идэв. Хувь хэрэглэгчийнхаа талаас. Тэгээ шин юм хүлээж авахтай айгу муу. Хятадд учраас хятадд бол одоо бүх юм шинэ шүү дээ. Яг үннийг хэлэхэд BYD ч гэсэн өөрсдөө бол шин тий. Тийм бараг 20 жилийн түүхтэй компани. Тийм Dongfeng байна бас шин. Одоо хятадын тий том үйлдвэрүүд нь бүгдээрээ хуучин нөгөө нэг цэргийн зориулттай машинууд үйлдвэрлэдэг байжгаад одоо ийм иргэний зориулттай машинууд ялангуяа цахилгаан машин руу орж ирж байна. Тэгэхээр зах зээлийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад автомашины хувьд бол ийм байна. Тэгэхээр цахилгаан машин гэснээр саяхан нэг нийтлэл уншаад цахилгаан машинууд ирээдүй биш хайбридууд ирээдүй юм аа гэсэн нийтлээ. Тэр бас сонирхолтой. Toyota-гийн зөв юм аа. Тийм, Toyota-гийн зөв байж гэсэн нэг бичлэг бас нийтлэлсэн. Тэгээд линк нь бол description хэсэгт үлдээч. Тэр их сонирхолтой нийтлүүлээ. Тэгээд би зүгээр Монголын хувьд болохоор ингэж бодоод байгаа нь болохоор бид нар хүүтэн цаг урын амьсгалтай тэгээд ийм хүүтэн нөхцөлд эрс суур амьсгалд тохирсон батарей үйлдвэрлэгч өөрөө айгүй асуудалтай байгаа даа тийм. Тэгэхээр Монголын хувьд болохоор нөгөө цэнэглэж болдог тэгээ PHEV тийм. Цэнэглэж болдог мөн цахилгаанаар ажилладаг. За ийм хот суурин Улаанбаатар шиг газар эсвэл Дархан Эрдэнэт дээр цахилгаанаар ажиллаад явчих болдог. Хөдөө гарахаараа бензинээр ажиллана. Энэ машин нь яг ийм хайбрид прусуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр бензин байхгүйсэн ч гэсэн цэнэглээд явах боломжтой тийм. Хайбрид хөдөлгөөрүүд болохоор генератортай. Тэгээ генератороор батарейгаа ингээд цэнэглээд явдаг. Нөгөөх нь батарейгаа болохоор цахилгаанд залгаж цэнэглэдэг. Ийм ялгаатай байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол ялангуяа 2-3 жилийн дараа хятадын иймэрхүү PHEV төрлийн хямдхан машинууд прусны зах зээлийг бол эзлэх болов гэж харж байна. Нэг үед бол цахилгаан машинд бас нэлээд харагдтал болсон мөлий тий. Гудамжаар л. Тий, ялангуяа дөнгөж саяны хэлсэнчлэн эхний ээлжинд энэ автомашины дилер компаниуд надад болохоор ингэ санагдсан. Нөө нэг трендэд дагаад яг ийм бүрэн цахилгаан машинд айгүйх оруулж ирсэн. Тэгээд тэд нар айгүйх асуудал дагуулсан. Тэгэхэд тэр асуудлуудыгаа одоо ойлгоод за бидэрт бол арай болоог байгаа юм байна. Дид бүтцэн хувьч гэсэн бүрэн цахилгаан машин арай болоог байна. За ийм хагас цахилгаан буюу PHEV-гээ бид нар чиглэе гэдэг тал руугаа чсэн дилерүүд ер нь орж ирж байгаа юм шиг санагдсан. За дараагийн үлдсэн мэдээлэлүүд бол бүгд Apple-тай холбоотой. Apple компани 10 жил санхүүгийн захирлаар ажиллаж байсан эрхэм бол ажиллаа хүлээлгэж өгнө. Luca Maestri гээд ах ажиллаа хүлээлгэж өгсөн мэлээ. Гэхдээ яг Apple-аас бүрэн гараагүй. Зүгээр альбом тушаалаа хүлээлгэж өгөөд өөр нэг багийг ахлаад явах болсон байл. Инновац тал руугаа чиглэсэн баг үлээ. Тийм илүү нэг corporate service тал гэсэн юмс. Тэгэхээр юу хийх нь бас мэдэхгүй л гэхдээ нэг тийм багийн ахлаад явахаар болсон байл. Тэгээд дүгнэл болохоор Xerox-ийн CFO нэсэн бэл. Тэгээд 13 онд Apple-д ороод тэгээд жилийн дараа CFO нь болчихсон бэл. 10 жил ажиллаад яг яагаад хүлээлгэж өгсөн нь мэдэхгүй л. Гэхдээ яагаад сонирхсан бэ гэхээр Apple-ийн яг тэр удирдлагын баг нь их яагаад үйдэг шүү дээ. Нэг солигдоод байдгүй гинт ингэ солигдоод сая өнгөрсөн 7 хоногтос нөгөө Apple
App Store-ын багийг бас 2 хуваана гэдэг бол зарлагдсан байгаа. Тэгээ тэрийгээ даваад бас App Store-ын ахлахууд нь App Store-ын удирдлагын магнаас солигдсон. Тэгэхээр бас Apple-ийн удирдлагын багт нэлээд шинэ салхи орж инудаа л гэж бодож байна да. Тэгэхээр App Store-ын хувьд ч гэсэн яг энэ App Store, Play Store за ийм аппликейшны дэлгүүрүүд бол шин зах зээлийг бий болгосон гэдгээр айгүй онцлог тийм технологи байдаг шүү дээ. Маш олон хөгжүүлэгч нар өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг аппликейшн маягаар хөгжүүлээд тэгээ тэрийг нь за гар утас үйлдвэрлэж байгаа компаниудын төхөөрөмжөөр дамжуулаад тухайн хэрэглэгчид хэрэглүүлэх боломжууд, тэр үйлчилгээг авах боломжуудыг нээж өгсөн тийм том платформ учраас App Store, Play Store гэдэг зүйл бол маш чухал байдаг. За дараагийнх нь Apple-тай холбоотой мэдээлэл болохоор бид нар өнгөрсөн 7 хоногтос хальт яриад өнгөрсөн Apple-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ буюу iPhone-ы танилцуулагдах өдөр албан ёсоор зарлагдсан 9-р сарын 9-өөс 10-ны шилжих шөнө буюу манай Монголын цагаар 10-ны шөнийн 1 цагаас эхэлнэ. За iPhone 16. За түрүүний хувьд бол бид хоёр өнгөрсөн дугаар дээр бол ямар хүлээлттэй байгаа гэдгийг бол ярьчихсан. Тэгэхээр шинэ мэдээллүүд бас юу байна? It's Glove Time гэдэг тийм ер нь бол зарлагдсан It's Glove Time гэдэг гэрэлтгээл гэлтонд гал энэ да яг юу гэрэлтгээд гэлтонд гад байгаас мэдэхгүй л байна. Гэтэ хүлээлт бол тэгэл iPhone 16 магадгүй шинэ AirPod Max танилцуулж магадгүй өгсөн байлээ. Тэр чинь баг гарснаас хойш нэг шинжлэгдэв шүү дээ. Тийм нэг л загвар шүү дээ. Тийм нэг л загвар. Тэгээд баг гараа 4 жил болчихлоо. AirPod. Бас өөр нэг зүйл нь болохоор Mac Mini-гийн илүү жижигхэн хөлбөр гарч иж магадгүй гэсэн. Mac Nano. Тэ. Одоо тэгтээ ер нь бусад процессоруудтай харьцуулахад хүчин чадлын хувьд бас ойролцоо Mac Mini чинь тий. Тэ. Одоо ялангуяа одоо энэ дизайн хийдэг хүмүүс бас айгүй ашигладаг шүү дээ тий. Тэгээд жижигхэн хэмжээтэй айгүй авсаархан тий. Хүчин чадал сайтай. Тэгээд одоо нэг тиймэрхүү хэмжээнээс ахаад илүү намхан жижигхэн болж байгаа гэдэг цуурхал тарсан байлаа. Тэгэхээр энэ нь бас энэ дээр танилцуулагдах уу гэдэг нь бас сонирн байна. За мэдээж бол чихвчний хүлээлт бол маш их байна. Яагаад вэ гэхээр Apple за одоо болио одоо 2-3 жил л одоо нэг шинэ чихвч танилцуулаач. Одоо тий одоо бид нар бас нэг дараагийн шинэ чихвч. Яагаад вэ гэхээр noise cancellation гэдэг зүйл чихвчин дээр байдаг. Тэр зүйл шал өөр төвшөнд ирсэн гэдгийг нь Google сая харууллаа. Бас юу харууллаа? Samsung харууллаа. За Samsung-ийн бүтээгдэхүүн танилцуулах зуны Ampeg арга хэмжээний талаар бол битээр ярилцж чадаагүй. Тэгэхээр тэн дээр чихвчин миний хувьд бол маш их сонирхлыг татсан noise cancellation дээр. Тэр нь юу байсан бэ гэхээр бид нар noise cancellation дээр чихвч ингээд идэвхжүүлээ зүүж явах үед орчны бүх чимээг ингээд дарчдаг. Юу нэг ингээ илүү сул сонсогддог шүү дээ. Нэг юм жингүүдэлд орчиж байгаа юм шиг. Тэнгуут бидэрт өдөр тутмын амьдрал дээр гудамжинд ингээ алхаад явж байхад заавал сонсох ёстой орчны чимээ гэдэг нэг зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр түргэн тусламжийн чимээ ч юм уу те ийм автомашины сигналдж байгаа чанга одоо чам руу чиглэж ирж байгаа автомашины дууд дохиог те сигналыг сонсох хэрэгтэй шүү дээ. Noise cancellation дээр байсан ч. Тэгээ тиймэрхүү сонсох шаардлагатай чимээнүүдийг ялгаж өгдөг. Тэ active noise cancellation гэж нэрлэж штэ. Тэгэхээр энэ нь одоо Apple дээр бас хэрэгтэй байна. Тэ. Энэ бол ялангуяа чихвчний салбарт бол чихвчийг дараагийн түвшинд гаргаж ирж байгаа зүйл гэж бодож байна миний хувьд. Нөгөө талаасаа за батарей нь илүү мэдээч юу яах хугацаа нэмэгдэх илүү удаан сонсдог болох. Нөгөө талаасаа чипэн дараагийн түвшинд хэрвээ гаргаж чадвал одоо тэр нөх гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр яг ингээд чихвчээрээ дамжуулаад чихвчин дээр нэг аяа ингээд процесс ажилтдаг тийм тал руугаа бас шилжиж магадгүй гэж бодож байна. Тийм. Тэгээс надаас нэг сонирн байгаа юм нэг чихвчний тэр жижиг AirPod-нуудын кейснаас яаж өөрчлөгдөх болоо гэдэг сонирн байна. Хитрхи уйтгартай цав цагаа. Тийм цав цагаа. Тэг ганцхан товчтой. Тэгээд тренд рүү хараад хахад нэг тийм дэлгэцтэй болж бас магадгүй юм шиг л ихтэй бас тодорхойгүй мэдээж. iPhone 16-гийн хувьд болохоор өнгөрсөн 7 хоногт ярьсан ч гэсэн бас ярий. Тэгээд дизайны хувьд бол нэг шинжилэлт хүлээгдэж байгаа нь шин товчлуур. Тийм яг баруун доод булан да. Одоо утсаа ингэ түнлэнгөөр нь бариад яг камер шиг болж байгаа гэсэн үг. Ингээд камерны нөө баруун дээд болонд нь юу гэдэг штэ. 6 товч. Яг тийм товчтой болж байгаа юм бэ лээ.
Гэтэ хэрэглэн дээр гараад яах юм мэдэхгүй л. Би болохоор бодохдоо одоо бараг уцаа ингээд хөндлөнгөөр нь ингэж барьж байгаа зураг авдаг хүн байхаа болцсон гэж бодод байгаа байхгүй. Бүгдээрээ л ингээд босоогоор авдаг. Тэгэхээр тийм тусдаа товч бас байх хэрэг байна уу ч гэж боддог шиг. Таны хувьд юу гэж бодож байна? Байх хэрэгтэй юу тийм товч? Миний хувьд нэг байх хэрэггүй л гэж бодож байна. Гэхдээ дизайных нь баг нь бас юу гэж бодож байгаа гэдгийг тухайн үедээ тайлбарлах баг. Миний хувьд бас 16 дээр одоо 16-гийн энгийн загварууд дээр action button тэр товчлоор бол орж ирэх бах. Тэгэхээр тэр товчлоорын хэрэглээ бүр илүү өргөн хэрэглээд ирэхээр нөгөө одоо энэ Apple-ийн алтартай энэ нэг тийм mute товчлоор ерөнхийдөө бол шинжлэгдсэн өнгөрсөн жил. Тэгэхээр энэ товчлоорны оронд бас өөр олон үйлдэл хийдэг товчлоор орж ирж байгаа байх. Тэгэхээр тэртэл рүүгээ илүү явснаа зүгээр болов гэж бодож байгаа зөвхөн нэг үйлдэлд зориулсан товчлоор гэдэг зүйл чинь өөрөө бас айгүй хангалттай болж эхэлж шít. Одоо энэ дуу нэмж хасдаг товчлоор чинь өөрөө зураг дарах боломжтой тий. Энэ дээр өөрөө дараад зураг адшигсан дарчдаг учраас нэг хэрэг байна уу гэж бодож байна. За мэдээж би бол гоё нэг зүгээр нэг юм горилго гэх юм уу хүлээж байгаа зүйл нь Apple Vision Pro-той холбоотой ямар нэгэн юмыг бас яриасай л гэж бодож байна. Тий. Одоо мэдээж угаасаа цагаа танилцуулах нь ойлгомжтой тий. Нөтүүдийнхаа юмнуудыг ингээд танилцуулж магадгүй гэдэг ч юм уу. Шинэ чип гараад ирчих магадгүй. Мэдээж A18. Тий A18 Pro. Тий A18 Pro гэдэг чипээ угаасаа гаргаж ирэх нь ойлгомжтой байх. Тэгэхээр Apple Vision Pro-г бас хүлээж лээ. За ингээд энэ удаагийн подкастын маань ярилцах зүйлс үгээр дуусч байна. Тэгээ технологийн салбарт 1-7 хоногийн дотор маш олон сонирхолтой үйл явдлууд мэдээж өрнөдөг. Тэр болгоныг нь бид нар бүгднийг биш аль чухал, аль үйл явдал дараагийн технологийн салбарыг бас тодорхойлох боломжтой вэ гэдэг сэдвүүдийг нь харж байгаа сонгож авдаг. Тэгээ энэ удаагийн дугаарт хамт байсан үзэгч танд баярлалаа.